радио гэж хойноогоо саарал байшин байдаг. За энэ бол үндсэндээ public service broadcasting буюу олон нийтэд өргөн нийтлүүлгийн үйлчлэгээ үзүүлдэг байгууллага. Хамтдаа энэ байгууллагын нэр томьёоны хувьд агуулгын хувьд хүмүүс нэг сайн ойлгохгүй болов гэж боддог. Тухайлбал бол олон нийтийн гэдэг энэ үгийг аваад үзье. Жишээлбэл би энэ байгууллагыг толгойлон ажилладаг ч гэсэн энэ бол миний биш гэдгийг лавтаа хийж чадна. Тэгэхээр логикийн хувьд хэрвээ хувь хүнийх биш юм бол төрийн бүх асуудал гарчна. Алдарт 98 оны хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулиар төр өөртөө хэвлэл мэдээлэл хийх ёстой байж болохгүй гэдгийг хатуу зааж өгсөн байна. Хэрвээ төрийн биш юм бол төрийн бус байгууллага мөнгө сансуулах дахиад гарчна. Одоо манайд байгаа төрийн бус байгууллагын тухай хуулинд олон нийтийн гэсэн үг өгүүлбэр харамсалтай хараад болтохгүй байна. Тэгэхээр өмчлөлийн хувьд энэ байгууллага төрийн биш, төрийн бус бас биш. Миний биш, хувь хүнийх биш, хэнийх биш болж байна. 20 дугаар зууны эхэнд Монгол улс хууль байсан өмчийг төрчлөх процессыг эхлүүлсэн. Зууны төгсгөлд өнөө төрчилсөн өмчөө дахиад хувьчлах үйл явцыг эхлүүлсэн. Харин 38 жилийн туршид нам засгийн эрх мэдэл байж үзэл сурталын аврах том машин гэгдэж байсан радио телевизийн хувьд төрчлөгдсөнчгүй, хувьчлагдсанчгүй. 2005 онд улсын хууль гаргаж олон нийтчлэг гэсэн цоо шин нэр томьёогоор энэ байгууллагад нэгэн том өсрэлт хийхээр шийдсэн. Тэгэхээр нэг шинж төрхөөс нөгөө шинж төрх рүү хувирна гэдэг нь цаана цаг хугацааны хэмжээсийг агуулж байна. 2005 онд энэ байгууллагын нэр хүнд энэ аягтай хар бэх шиг хасаар байсан. Яг тэгвэл 90 онд ардсан хувьсгал ялсны дараа 15 жил өнгөрөөд байхад энэ байгууллага урдын үзэл сурталын машин байсан тэрэг инерцээрээ ирэх болж байсан нэг л намд үнэнчээр үйлчилсээр ирсэн нь энэ байгууллагыг энэ аягтай хар бэх шиг харуултан бодсон юм. Гэтэл нэг л өдөр улсын хурл тогтоол гаргаж үүнээс нааш намжрахгүй, төржихгүй, хувь хүнд зүйлчихгүй, олон нийтэд зөвхөн үйлчилж төрөл арилжаа гэсэн үүргийг хуулиар оногдуулах нь хэрэг. Тэгэхээр гарааны нөхцөл байдал энэ аягтай харах шиг. Хуулиар олгогдсон даалгавар нь цав цагаан аягтай сүшиг төрөл арилж ийм шийдэлт орон байгууллагын өмнө тулгарсан. Онлын талаас авч үзвэл ЮНЕСКО-гоос өргөн нэвтрүүлгийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийг юу гэж одоо томьёолт юм бэ гэхээр ингэж томьёолт юм байна. Тэгэхээр энэ зорилтод хүрэхийн тулд энэ зорилтыг хангахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь олон нийтийн радио телевизэн бүх хүнд хүрч үйлчлэхийн төлөө ажиллах ёстой гэсэн зарчим юм байна. Гэтэл өнгөрөх жилийн 6 жилийн хугацаанд олон нийтийн радио телевиз олон нийтэд хангалтгүй үйлчилж байна гэсэн гомдол огт тасарч байгаагүй баттай хийж чадна. Эдгээр гомдлын ихэнх нь улс төрийн шинжлэх жагсаалт цуглааны үед хурц хэлбэрээр илэрдэг бөгөөд зарим нь улирлын шинж чанартайгаар жил бүрийн хавар өрнөдөг. Тэгээд өөрсдийнх нь одоо эзэмшдэг зүйлийг өөрсдөд нь хангалттай өгсөнгүй, тогтмол өгсөнгүй гэсэн шаардлагыг тавьдаг. Тэгэхээр бүх иргэдэд хүрч үйлчлэнэ гэсэн тэр одоо зарчмын онлын тодорхойлт нь юу бол? Энэ бол ЮНЕСКО-гоос тодорхойлсон тодорхойлт. Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн байгууллага нь орон даяар гаргахаар зөвшөөрөл гэдэг нь лиценз авсан гэсэн үг. Газар нутгийн байрлалын хол ойр бартаасаа хүн амын нийгмийн байдал орлогын төвшнгөөс үл шалтгаалan бүх иргэдэд хүрч очдог хязгаар сонгоод үзэхэд нээлттэй accessible байхыг хэлнэ гэж байна. Түүнээс ч дуртай болгонд эфирийн цагаа зарцуулах явдлыг хэлдэггүй юм байна. Ойлголцлын зөрөөтэй бас нэг дараагийн асуудал бол олон нийтийн өргөн нэвтрүүлэгч нь нийгмийн өвөрмөц шин чанар олон талт байдлын тусгал байх ёстой гэсэн заалт. Ингээхийн тулд хамгийн нэгдүгээрт удирдлага нь нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл байх ёстой гэсэн зарчим. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2005 онд хууль гарч үндэсний зөвлөлийг анх байгуулж байхад энэ одоо лам юу хийж байгаа юм бэ? Энэ эмч одоо энд юу вэ? Энэ ч одоо мэргэжлийн байгууллагын удирдлагад энэ банкир юу хийж байгаа юм бэ гэсэн ийм нийгмийн шүүмжлэл гарч байсныг та бүхэн санаж байгаа. Тэгэхээр энэ сөрөг хандлага өнөөдөр одоо ч бүрэн нийгмийн ойлголтоос арилаагүй байгааг
дуулгахад сонирхолтой. Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн хандлагын бас нэг чухал зарчим нь санхүүгийн хараат бус байдал. ЮНЕСКОгийн зөвлөмжөнд үүнийг must be буюу байх ёстой гэж нэлээд хатуу үгээр хэлсэн байдаг. Улс орон болгон өөр өөрийн онцлогоор санхүүжилтийн их үүсвэрээ шийддэг ч гэсэн нэг их үүсвэрээс хэд хараат байх явдлыг саармагжуулах үүднээс олон нийтийн өргөн нэвтрүүлгийн байгууллагыг аль болох олон их үүсвэрээс санхүүждэг байхыг ЮНЕСКО-гоос зөвлөдөг юм байна. Эдгээр нь төсвийн дэмжлэг, үзэгчдийн хураамж, ивент итгэлэг, хамтын ажиллагаа болон программын худалдаанаас олох орлого, хандив тусламж гэсэн хэлбэрүүттэй байж болох юм. Эдгээрээс олон нийтийн одоогийн радио, телевизэн дээрх эхний 3 их үүсвэрийг хуулийн дагуу ашиглаж байгаа. Мэдээж төсвийн дэмжлэг авахын тулд улс төрчдийн аманд ордог. Сар бүр 100,000 цаас хураахын төлөө аймаг үрт хүн томилох болдог. Тэр нь энэ үр ашиггүй системээ өөрчлөе гэхээр засгийн газрын шийдвэр хэрэгтэй болдог. Ивент итгэлгийн ачаар том нэвтрүүлгүүд, том бүтээлүүд хийж эхэлж байгаа ч гэсэн тэр ивент итгэснийх нь хариуд эргүүлээд үйлчлэгээ үзүүлээ, зар сурталчилгааг нь явуулъя гэхээр нэвтрүүлгийн 2%-аас хэтрэхгүй гэсэн чөдөр тушаа байдаг гэх мэт гомдлуудыг хойш нь хаяад манад хэрэгжиж чадахгүй байгаа 2 санхүүгийн их үүсвэрийн талаар товч дурдъя. Аливаа улс оронд өргөн нэвтрүүлгийн үйлчлэгийг дэмжих хандив гэж байдаг. За тэрний эдийн засгийн гол хөшүүрэг нь тийхүү хандив өргөсөн байгууллага, хувь хүн татвараас чөлөөлөгдөх тийм нөхцөлийг үүсвэртэй байдаг. Монголд одоогоор хандив тусламж өгсөн хүмүүст татварын хөнгөлөлт эзлэхгүй байгаа учраас санхүүгийн энэ үүсвэр олон нийтийн радио телевизийн хувьд бүрэн хаалттай байна. Харин сэтгэлгээндээ бид өөрчлөлт хийж чадвал программын худалдаанаас санхүүжилтийн овоо хэсгийг бүрдүүлэх боломж байгаа. Өнөөдөр үндэсний олон нийтийн телевиз олон ангид жүжиг, кино, баримтат болон цэнгэнд нэвтрүүлгүүдийг маш ихээр шинээр үйлдвэрлэж байгаа. Тэдгээр нь ганцхан сувагтай учраас маргааш өдөр нэг давтуул давтаад тэгээ үндсэндээ нэг л удаа гараад орхигдож байгаа. Гэтэл судалгаагаар үзэгчдийн дийлэнх нь хизээч ямар нэгэн бүтээлийг шууд эхнээс нь бараг үздэг. Найз нөхөд, албан газар, гэр оронд бусдын нөлөөнд давтаж хүшээ энэ хэцүү анги гараад энэ тусгааслаа гараад энэ дэндүү гараад энэ гэж хүмүүсийн ярианд давтаж тэрийг үзэж эхэлдэг. Тэгэхээр тэр дундаас нь үзэж эхэлсэн хүмүүс эхнээс нь нөхөж үзхийг хүсвэл дараа жилийн давталтыг төвчээртэйгээр хүлээхээс өөр замгүй болдог. Тэгэхээр хөгжсөн орнуудад телевизийн санхүүжилтийн томоохон хэсэг нь программын худалдаанаас орж ирдэг. Жишээлбэл та бүхэн мэдэх Америкийн ситком болсон Friends гэж кино NBC-гээр анх гарч ирсэн. Дараа нь жилийн дараагаас эхлээд TBS худалдаж авсан. Тэрний дараа жилийн дараагаас эхлээд бараг бүх телевизүүд авч ирсэн. Манайд өнөөдөр байгаа сэтгэлгээний хамгийн том барьер бол урд нь гарцсан юмыг дараа нь үзэхгүй байх гэсэн барьер. Гэтэл Friends-ийн жишээгээр бол найзууд гэж энэ киноны жишээгээр бол дундаас нь орсон хүмүүс TBS-ийг үзсэн, дээрэс нь NBC-гээр анх үзчихсэн хүмүүс дахиад давтан үзчихсэн. Тэгэхээр үзэгчдийн нийт тоон TBS-ийн үзэгчдийн нийт тоон анх NBC-гийн гаргаж байснаас хамаагүй хол давсан үзүүлэлт болсон байна. Тэгэхээр Монголын хувьд том бүтээл үйлдвэрлэх бололцоогүй ч гэсэн маш сайн мэдээллийн хөтөлбөрүүтэй жижиг телевизүүд олон байна. Тэд манайхыг дуурайж байна гэдэг энэ жижиг зах зээл дээр ахаад оронтойгоо нэмээд ахаад үйлдвэрлэл явуулах зардлаа нэмээд эхлэх юм бол өнөө жижиг зах зээл маань хуваагдаад бас л айлчгүй хоцорно. Тийм учраас тэд нар сэтгэлгээний бариараа давж нэгэнт үйлдвэрлсэн бүтээгдэхүүнүүдийг аваад үзэгчд өөрийн гэсэн үзэгчдэд гарах бүрэн болцоо байгаа. Кабелийн сувгуудч байна, on demand үйлчилгээнүүд ч байна. Тэр байтугай энэ олон FM радионууд уртын долгионыг авч чаддгүй Монголын радиогийн сайн нэвтрүүлгүүдийг худалдаж аваад гаргахч бүрэн болцоо байгаа. Гагцхүү телевиз радиод ажиллаж байгаа улсууд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийнхөө сувгаар гаргана гэсэн тэр сэтгэлгээний хүлээснээсээ гарч чадахгүй байгаа учраас санхүүгийн энэ том их үүсвэрийг өнөөдөр программын худалдаа маягаар Монголд эхлүүлж чадахгүй байна. Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн төгс үйлчилгээний бас нэг хэсэг нь энэ их сонирхолтой заалт. Нөгөө бичиг үсэг тайлагдсан гэдэг шиг media literate гэж
хэвлэл боловсрсан үзэгч, сонсогч, уншигчийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах үүргийг олон нийтийн радио телевизэд олгодог байна. Жишээлбэл жирийн сурагч, гэрийн эзэгтэй сонины сэтгүүлч таймчийн орой болгон ярьдаг инфляц, төсвийн тэнцэл, сонгуулийн хууль, дэлхийн дулаалал, хувьцаа, бонд, цөмийн энерги, хаягдал гэх зүйлсийг тэр болгон ойлгодог. Сэтгүүлч энэ бүхнийг дурдах болгондоо тайлбар зүгээд байх бас боломжгүй. Тийм учраас жишээлбэл Германы ZDF гэж телевиз энэ бүх зүйлсийг хамгийн энгийнээр тайлбарлан ойлгуулсан тохиомлыг жил болгон гаргадаг байна. Тэгэхээр энэ бол нийгмийн өмнө хүлээсэн олон нийтийн радио телевизийн бас нэг үүрэг байдаг байна. За одоо хамгийн гол чухал зүйл өнөө төрөл арилжих гэдэг байгаагийн гол утга учир нь юу вэ гэж. Энэ бол агуулгын шинжилэлт. Өөрөөр хэлбэл олон нийтийн радио телевиз эрх мэдэлтний дуу хоолой болсоор ирсэн тэр хуучин төлөв байдлаасаа гарч эрх мэдэлтэй дуу хоолой болон хувирах явдлыг хэлж байгаа юм. Энэ нь өөрөөр хэлбэл сэтгүүлчийн тухай ярина гэсэн үг. Манай нэг сэтгүүлч барилга авахд шаарддаг 140-50-аад жилөө жившөөрлийг хэд хэдийн аваагүй ээж барилгаа эхлүүлсэн нэг компаниг эрен сурвалжлагаар материалаа бүрдүүлж байсан. Тэгээд яг хуулиудын судлаад ирсэн чинь нөгөө хууль дүрмүүд нь хоорондоо зөрчилтэй, уялдаа холбоо муутай, зөндөө олон цаархоотой. Тэгэхээр нөгөө эрен сурвалжилсан сэтгүүлч маань яг аль хуулийг зөрчсөн талаар сурвалжлахад төвөгтэй болж эхэлж байгаа. Эндээс сэтгүүл зүйн шаардлага улам өндөрсөж байгаа. Өөрөөр хэлбэл тэр ойлгогдохгүй зүйлсийн уялдаа холбоог задлан шинжилж тайлбарлах тэр үүрэг сэтгүүлчид оногдож байна. Энийг баруунд аналитик журнализм буюу задлан шинжлэх сэтгүүл зүй гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүх юм хөдөлгөөнд орсон манайх шиг нийгэмд хамгийн түгээмэл байгаа тэр яривхтай комплекс реалити гэдэг байгаа. Яривхтай бодит байдлыг олон нийтэд ойлгохдохоор анализ дүгнэлт хийж учрыг нь олоход өхөнтэй байдлаар задлан шинжилнэ гэсэн үг. Ингэхдээ мэдээж эрен сурвалжлах сэтгүүл зүйн зарчмыг зам мөн дээрээс нь дэлгэрэнгүй сурвалжлагын зарчмыг хослуулан ашиглана гэсэн үг. Манайд тэр бүр дөрвтойгоор хийгдэхгүй байгаа энэ сэтгүүл зүйн төрөл зөвхөн өргөн нэвтрүүлгийн хувьд ч биш, нийт Монголын сэтгүүл зүйн хувьд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай юм зүйл болж байгаа. Хэрвээ энийг хөгжүүлэхгүйгээр өдөр болгон цаг тутамд жил болгон өсөн нэмэгдэж байгаа засгийн газрын болон том компаниудын PR-аас өдөр тутмын ньюс репортон буюу мэдээний сурвалжлагыг ялгахын аргагүй болж байгаа. Английн сэтгүүл зүйн тойм сэтгүүлийн нэрлснээр сэтгүүл зүйг зайлгах 4 айдсын нэг нь PR гэсэн байна. Өнөөдөр энэ PR-д Монголын компаниуд ч, Монголд хөрөнгө оруулсан үндэстэн дамнасан компаниуд ч, засгийн газарч, улс төрчид ч мөнгийг тэр бум маран хайж байна. Гэтэл задлан шинжлэх сэтгүүл зүйд өнөөдөр хэн хэдэн төгрөг хайсан. Энэ ерөөсөө ихэлсэн юм уу? Энийг хэн санаачилж, энийг хэн хэрэгжүүлэх ёстой, ямар их үүсвэрээр хэрэгжүүлэх ёстой гэдэг асуулт өнөөдөр хоосон мөрөлдөж байна. Бидний хэдэн сэтгүүлчид саяхан суугаад сэтгүүл зүйн тухай ярьж байсан юм. Одоо баг сурвалжлах зөвлөгөө боллоо гэж, бичих зүйл олдохоо байлаа гэж. Яагаад тэрвэ гэсэн чинь сонины байгууллага нь засгийн газрын баг бүх яам агентлаг, компани, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулчихсан. Нийгэм сурвалжлагаа явж бол наа чин гэрээтэй бойл. Тийм үү, за тэгвэл дараагийнх нь гэж сурвалжчил наа чин бас гэрээтэй бойл. Хэрвээ Монголын сэтгүүл зүйн хөгжлийн хандлагыг ийм маягаар төсөөлвөл юу болохыг одоо хар. Энэ Сербийн радио телевизийн байр НАТОгийн бөмбөгтөлтөнд өртсөн. Олон улсын сэтгүүлчдийг хамгаалах CPJ гэж байгууллага байдаг. Энэ ажил үүргээ гүйцэтгэж аваад амиа алдсан сэтгүүлчдийг жил болгон шалгаруулж хүндэтгэл үзүүлдэг сэтгүүлчдийн өмгөөллийн том байгууллага. Гэтэл Сербийн радио телевизийн байрыг 1999 онд НАТО бөмбөгтөхөд алагдсан 16 сэтгүүлчийг энэ байгууллага хүндэтгэлийнхаа нэрсийн жагсаалтанд ч оруулсангүй, өмгөөлж хамгаалсанчгүй. Яагаад ингэв гэсэн гомдолд тэд ирдэл тэд сэтгүүлч байгаагүй, үзэл сурталчид байсан гэсэн товч хариултыг албан ёсоор өгсөн юм. Тэгэхээр сэтгүүл зүйн салбарт хэрвээ ажиллаж байгаа бол ядаж өвхтэй нэр хүндтэй өгөхийн тулд PR-д авсан үзэл сурталч байхасаа татгалзаж
сэтгүүл зөрөөгөө эргэн орох цаг болжээ. Үзэл сурталч гэдэг улс төрийн нэг эрэг шураг учраас тэд өвхөд ч үн цэнгүй байдаг юмаа гэдгийг 21-р зууны эхэнд НАТО Сербийн радио телевизийн байрыг бөмбөгцснөөрөө нийтэд ойлгуулсан юм. Тэгэхээр олон нийтийн радио телевизэд ерөөс Монголын нийт сэтгүүлзүүд хуучин үзэл сурталч байсан, социализмын үдч байсан, одоо ч PR гэсэн гойчилсан нэрийн дор явагдаж байгаа үзэл сурталч байхаас няцаж энэ тэрийг болж ядаж өвхөд нэр хүндтэй өгөх хувь хүнийхээ шаардлагын үүднээс сэтгүүл зүй нэр хүндээ өргөхийн төлөө ажиллах цаг болжээ. За ингээд түрүүний хамгийн ихэнд ярьсан гарааны нөхцөл хар ширнээлнээс яаж цагаан болох тэр трансформашн, тэр шилжилт ямар их хүч хөдөлмөр, ямар их цаг хугацаа, ямар их цутгсан их хөрөнгө оруулалттайгаар бүтгэх ёстой юм бэ гэдгийг товчхон харуулъя. Саяын дурдсан бүх олон нийтийн радио телевиз байх ёстой шаардлагуудыг бид нар бүгдийг хэрэгжүүлж байгаа гэж бодоод туслаар тэр цагаан гарааныхаа алхмаас цагаан луу хүрье гэж тэмүүлье. Саяын яриад байсан задлан шинжлэх сэтгүүл зөвч хийсэн гэж бодъё. Санхүүгийн их усрээч бүгдийг бүрдүүлнэ гэж бодъё. Энэ хар чирнэл цагаан болтол лавл өнгөрөх 6 жилийн хугацаанд хийсэн туслаар явуулсан зүйлс үр дүнд хүрэхгүй. Тэгвэл эрс алхам хийгээд бүгдийг цутгаад үзье. Өнгө нь бас л ойлгохтой болохгүй. Тэгвэл бүр үйл ажиллагааныхаа цар хүрээг нь томруулад улс орны хэмжээгээр иргэн бүрийн анхаарал тавиад үзье. Тэгээд дээрэс нь хүний нөөц, хүч хөрөнгө бүх зүйлийг хангалттай цутгаад өгье. За энэ бол үндэсний олон нийтийн радио телевизийн ирээдүйн хэтийн төлөв.